TV8 телевиз үзүүлж байна. Хүч чадал хаана оршдог вэ? Хүмүүр төгс төгөлдрөлөө тэмүүлж, өөрийн мөрөөдлийн хувилбарыг бодитоор төсөөлж, сэтгэлдээ ургуулсаар байдаг. Сэтгэлийн хүчээр бид юуг туулж, ямар амжилтанд хүрч, юуг бүтээж чадах бол энэ бүгдийн хариултыг бид танд үзүүлэх болно. Богино хугацаанд галбирчих ширүүхэн өрсөлдөөнд эргэлт буцалтгүй нэгдсэн оролцогч хишиг буян. Оролцогч хишиг жаргал. Оролцогч Томоко. Оролцогч Уран заяа. Оролцогч Ариуна. Оролцогч Отгон цэцэг. Тэд бодибилдинг фитнесийн дэлхийн хошоо аврах, дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер тамирчин, бодибилдинг фитнесийн спортын гайхамшиг мэдрүүлэгч, фитнесийн дэлхийн аврах шалралт тэмцээний хошоо аврах, Аз ТV-ийн аврах шалралт тэмцээний хошоо алтан медальт, Ace брендийн үүсгэн байгуулагч, олон улсын хэмжээний мастер тамирчин Ануухайн удирдлага дор 45 хоногийг өнгөрүүлнэ. Цорын ганц ялагчийг их хаадын чулуу компани 50 сая төгрөгийн үн бүхий шижир авт. 5 шар апартмент барилгын төслийг 50 сая төгрөгийн эрхийн бичиг, нийт 100 сая төгрөгийн шагналыг хүлээж байна. Өөрийнхөө төгс хөлбөрийг бүтээхийг хүсэж байгаа бол чадахгүй, боломжгүй, завгүйг шалтгаанаа ардаа орхиод яг одоо бидэнтэй цуг. Өөрийгөө шинээр бүтээж, өөртөө хувьсэл хий. Энэ бол Ануухай фитнес шоу. Төгс өөрчлөлтийн төлөө ширүүхэн өрсөлдөөн, бие балдар сэтгэл зүйн хувьслыг харуулах реалити шоуны 9 дахь дугаар танд хүрч байна. Өөрийнхөө төгс хөлбөрийг бүтээхийг хүсэж байгаа бол яг одоо бидэнтэй цуг гэх. Энэ бол Ануухай фитнес шоу. Сэтгэлийн галаа бадрааж, өвдөгч мөрөөдлийн бие урал. Өмнөх дугаард их хотын нүжигнэн тамдралдаа эргэн хөл давсан оролцогчид шинэ орчин, шинэ сорилтуудаа нүүр тулж, тэсвэр төвчээрийн хязгаараа тэлээд амжсан. Нэгнийхээ унсан сэтгэлийг өргөж, итгэлийн дулаан тойргоор урам зориг бадрааж, хамтдаа цааш алхсан юм. Өнөөдрийн дугаард гойлог бие галбираа уран сийлсээр байгаа оролцогчид өдөр ирэх бүр гэрэлтэн гялтгансаар. Эд өнөөдөр зүрх алдам, хүндхэн бэлтгэл, сандрал төрүүлэм олон асуудалтай нүүр тулах болно. Мөн тэднийг авхаад замба, тооцоолол мэдрэмж шаардсан даавралшгүй сорилтч хүлээж байна. Чадахгүй, боломжгүй, завгүйг шалтгаанаа ардаа үлдээгээд яг одоо бидэнтэй цуг их. Өөрийгөө шинээр бүтээж, өөртөө хувьсэл хий. Премиум фитнес өглөөний 10 цаг. Бэлтгэлийн 35 дахь өдөр. Сайн уу, өглөөний минь. Яа, тасгалтаа орё. За өнөөдөр эрцэн шууг энийг наахж байгаа юм. За өнөөдөр хатад ирээд 2 дахь өдрийн бэлтгэл ус авчи. Хочиртайхаа яд жус усыг уугаад эрцээ бүртгүүлээ. Happy designer. Ятос. Хоол цагаа эзнийхээ дараа нүүрс задлагч энзин аваад хоош мэлтэн маа сайжруулаад үр дүн гарч байгаа. За ингэж бэлтгэл орлоо. Амжилт хүсээрэй надад. Өөрчлөлтийн амтыг бие сэтгэлээрээ мэдэрч, өдөр ирэх бүрийг ялалдсан жавхаадсаар байна. Тэдний ямар их хэрч хүчтэй байгааг хараач амжилт хүсье өгтөө. Урагс нусахны зочинтой юм шиг үлээ. Зочин ирэхээр бас гайгүй байдаг даа гэж бодлоо найдаад байж юм да. Өнөөдөр бэлтгэл чанга ороосоо гэж бодчихжээ. Намайг алгаасаа гэж бодчих. Ануухай. Sorry. Кита. Шасрэрээ.
Яасан бэ? Тэлдэ орох уу? Дуусаач. Эдмэд явсан. Цаг явсан мó? Явсан. Удлаа яриад. Цаг явсан мó? Явсан. Удлаа яриад би харцсан донгосод төлхөө цаг яв. Нэг цаг яваа. За. Цаг яваач худлаа ярьцгаадах юм. Чи болцсон гэсэнгүү хүмүүсээ. Багш жоохон ядарсан юм болохоор жоохон үндсэн дэглээ. Шидрэн багш мэдээ болохоор ядраад байна. Гэс. Тэг угаасаа цаг болоогүй байсан юм аа. Нэг 40 минут л алж. Гүч. Багш жоохон ядраад байна. Өдөр өөртөө гүгээд. Сах. Багш өөрөө дуудах ах уу? Ер нь дуудсан байж идөө. Бэжи гүжээ гэж юм. Тэгэл үргэлжлүүлж байна. За бууцгаая. За сайн хөлөрцөн үү? За янзын хөлөрсөн шүү дээ болж байна. Миний хавц цаана нь. Хавц. Хавц олтер. Хавтас олж үдчихүү, хавтас. За би нэлээд сайн бие халаагаад хөлөрсөн биш үү? Болж шүү. Одоо ерөөсөө хэдхэн бэлтгэл үлдсэн байж доктоо да. Би юу намармаар байна. За өнөөдөр бол яалтч ядарч байна. Ерөнхийдөө оролцогчдоо зарим тохиолдолд өглөө орой бэлтгэл хийлгэж байгаа. Тэг өчтөрөөс оройтсон бид нар бэлтгэлээ орой би баг гэртээ шөнө 11 12 гэж харьсан. Тэг шөнө сайн унтаагүй. Өнөөдөр бол амар ядарлаа. Тэгээд октоодыгаа оролцогчдоо би ялаж яхатнаас жоохон дуугийгээд авлаа. Ер нь бол одоо сүүлийн үед бол миний би илүү хүндрээл ерөнхийдөө ажиллаа ихэд бас жоохон би маань хүндрээд байгаа учраас бараг заалан дээр ирээ унтах тохиол гараад байна. Одоо тэгтээ жирэмсэн хажууд бас ойлгох байлгүй дээ тий. Бид нэр ингэж ядраад байна. Тийм. Энэ миний хавцсан мөн тий. Хавц нөгөө багшийн хавц. За хавцаа авчи. Хавц маань юм уу? Үзэг нь аанага. Багшийн ямар бичдэг хавц. Ийм орон гарan болцсон. Үзэг нь аанага. Одоо энэ дээр нь бичих юм шүү дээ. За одоо энэ дээр нь бичье да. За үзэг нь аана. Үтгэх багшаа би хавтас гэн чи хавтасд удаа. Хавтан хоёр юуны ялгаа байх вэ? За энэ буруу ойлгосон биш үү? Эний чи хавтан гэдэг биш үү? Хамаатал да. Ерөн хавтгаа болохоор хийгэр хэлдэг баха. Нэр ятраад байна. Яг уу нэр ятраад. Та амарч яхаа. Бид нөгөө хайчин суулт муулт явна шүү дээ. Энэ үзэг байл та. Хоноо юу яагаад байгаа юм уу? Хавгнаад байгаа юм уу? Толгой өвдөд байгаа юм. Ядаргаа гэнтэл мөрний тасгалуудаа хийж байгаа юм өгшөө. Өөрөөсөө. Өдөрт нэг юу бид дискэн дээр диск авчих. Диск дээр шүү. За. Үнэн ядарч ийна би ийм подолог өмсөө ирсэн байж надад яасангүй. Ном бол ертөнцийг харах цонх арих судлал гинүү. Яах гадгаа. Айгуу гоё юм бичсэн багтаа гэсэн чи арих судлал гинэ. Тэ. Тэгэхэд өхнөө үедээ адуудыг гэн подолог явуулсан. Энэ тусгай багшид зориулаад өвссөн. За өнөөдөр хэдүүлээ 45 минутаас 60 минутын хооронд бие халаалт явсан байна. За тэгээ өнөөдөр багш нь нэлээд ачаалттай бэлтгэл хийлгэнэ. За тэгээ өнөөдрийн зочин багшаа хэдүүлээ хүлээж авъя. Бодибилдинг фитнесийн ертөнцид өөрийн орон зайг тамгалж, олон мянган залуусыг амжилтөд хөтлөгч тэрээр дахин давтагдшгүй өөрийн тусгай арга барилаараа олон нийтийг байлдан дагуулдаг юм. Олон улсын хэмжээний мастер Саруулууд. Окей. Басан наха. Бомбоч. Энэ наха. Хэлэр ер нь айгу эвгүй шүү заяа. Одоо энэш чи ер нь жоохон шахахгүй болол. Одоо ингээ эндээс авах эхнээс авах ер нь жоохон эвгүй. Би бүтэмийн карж бол хэлэх ч байлаа. Ер нь тасралтгүй нэг цаг л хэлэх гэж бодож байна. Тэгвэл. Буруу. Зөө. Тэгээ жоохон чангалаад явчмаар шүү. За. За Саруулат багшийг мэдгүй хүн гэж байхгүй бах. Тэгэхээр та намайг ер нь жоохон
бөөрлөгчээвэл өнөөдөр би ахыгаа авчирлаа. Миний ах миний өмнөөс тайдыг өнөөдөр өстө байхгүй болчихсон дасгал хэлдэг. Миний ард бас хүн байдаг штэ охтуудаа. Бодибилдинг фитнесийн холбооны тамирчид дасгалжуулагч байдаг штэ. Жохоо эвгүй хүнээр оролдоод штэ охтуудаа. Миний ард айран байгаа шүү заяа. Өдөөдөө гараа заяа. Өдөөд исэн штэ. Өдөө юу? Хамаг өдөөл идэг үстэй таа. Өдөөгддөг. За өнөөдрийн бэлтгэлийн талаар та охтуудад маань. Гоё яригч тий. Мага айгу гоё болсон ш та нар. Ихсэн цагаас эхлээд нэлийн гоё ярьж байгаа. Гоё амжилт гарч байгаа чи харагдж байгаа. Өнөөдөр хэдүүлээ хамтдаа зүг дасгал хийгээд үзье тий. Болох. Багш гадаарэ. Таны нөгөө энэ санаанд орж ирсэн. Алуу яг одоо босс гээл. Надад хаснаашаа За тэгээ өнөөдрийн бэлтгэлдээ оръё. Мэдээж бүтэн биеийг ажилуулсан кардио төрлийн дасгал орно. Богино хугацаанд тасралтгүй маш сайн калори шатаадаг дасгалууд байгаа. Ингээд 60 минут та хэдий өөхийг шатааж бит хоёр байхгүй болчих өнөөдөр дасгалыг ороход нэгтэй. За хамгийн ихний дасгал маань дээш өсөрж байгаа хоошо хөлөөс авдаг дасгалаа орно. Заяа. За эхлээд огш нь харуулчих. Эндээс дээш өсөрлөө гар тавилаа. Өсөрлөө. Оп. Уртаа явж шүү заяа. За орох. За хэд удаа явах вэ? 50 удаа. За. За саруулагч 50 удаа явуулна гинэ. За эхлэх үү? Явлаа. Явлаа нэг өсрээрээ. Оп. Ааха. 2 яваарай. За. Авлаа. 4. Ингээ зөрүүлээ бүр бүтэн. 8. За бүүндээ зэрэг хийж шүү саруулагч. За боли эхнээсээ яг зэрэг явъя. За яваарай. Ерөөс эхлэн сая зүгээр харсан бохгүй юу? Тэ? Тусаа зүйлж харж За байгаа. дөнгөж харж байгаа юм биш үү заяа. Яг зэрэг явах хэрэгтэй. За зэрэг явж чадахгүй хоорондоо зөрүүлээ дахиад эхлэхээс чи арга байхгүй. Өнөөдөр ингээ ус авч ийсэн чинь миний утас ингээ бүр ойрчихжсэн чинь саруул багш ирээ надыг хамтсан чичгээр бичээгээрээ амжилт энтерг амар сайхан ирсэн. Би өн жимд ингээ зүгээр ингээ би бодосордоо ингээ багш энтерг бодож ийсэн. Тэгсэн чинь ингээ ямар сайхан хүн бэ гэж бодож ийсэн чинь 5 минутын дараа бүгдөө алуулсан. Алуудаа эхлүүлсэн. Нэгнээсээ төрүүлж хийх юм уу хоцрох нь хамгийн том алдаа болох байх тий. Тэгэхээр аль болох бүгдээ хана яг нэг баг юм чин гоё зэрэг яваад зүггүй. Хөө. Зэрэг явна шүү. За зэрэг явна. удаачсан хамаагүй те. Удаачсан зэрэг явах хөдөө аа. Чи харж байгаа шүү. За хамаахгүй. За удаан мутаа хамаахгүй. За харин зүрхэл юм бол 30 тоон дээрээс чамаагүй дахиад нэгээс эхлүүлсэн. Окей. Явах. За. Анхаарал да. Нэг. Хоёроо. Хоолой яваарай. Өөрсдөө тоодороо. Зэрэг яваарай. Зэрэг тоодорой. 20. За шууд ороогүй. За гүгээрээ. Өгөө дэш өргөө гүүгээрээ. За дэш өргөө. За сайн явж өгтөдөө. За жоо ойлгохтой хурдан үлдэр сайн манайхаа. Гоё эвтэй найртай бай тий. Бүгдээ. За өргөжлүүлээд хөдөлгөө жамп чидгүү яг энийг. За айгу амархан үстэй тий. амархан дасгал. За явлаа. 2 явъя. За зэрэг явъя. За намайг хараа явчих. За. Явлаа. 1 2 3 4 5 6 7 8. За жоохон амраа. Зөв орно шүү. За 10 секунд амарч байгаа дараагийн оролтоо орно шүү. За усаа ууж болно. 2 за дараагийн оролт явлаа. Өгзгөө доошлоо, өгзөг доошоо. Өгзөг доошоо. 29. Өгзөг доошлуулаач. За 10 секунд амраа шүү. 10 9 Босоод шууд. 1 за дараагийн дасгалтаа оръё. За явлаа нийтлээ 30 удаа явлаа. 1 2 Явдаг. 3 5 4 гараа сав 5 6 3 нүүт явлаа. За нууцтай орно шүү. 1 Худлаач. 2 3 зэрэг аваач 4 5 Зэрэг орно шүү. 10 За амраа. 4 3 2 1 за дараагийнх орлоо. Ер нь одоо зочинтой орохороо арай зүйл ордог. Гэхдээ зочин маань их хатуу зочин байлаа. Тэгээ нийлж байгаад л алууллаа.
За яг зөв барь шүү. Нуруугаа хотоохон нэнцээж унахгүй. За сард агш хараарай. Өгцөө жоон даа. Өгцөө доошоо. Доошоо суу хөөе. Болов. Хөөе. Ариун байгаа зөв барь. Зөв барь. Дөрөв. Тэж аргачлууд. Барьж агараа. Тэж аргачлууд ариунаа. Доо. Отгоо жоохон доошоо суугаач. Дахиад доошоо суу отгоо. Доошоо. Доошоо суугаач. 10. Хөөе суугаач. 12. Өөртөө зориулчих. Хийхээр бол жоохон дөрвтөн шиг хийдэг. Гурван заягаа. 20. Дэш. Отгоо яваач зөв яваа. За зөв барь шүү. Нуруугаа хотоо. Томоко. Отгоо өгзгөө доошлол. Дахиад доошлол отгоо. Дахиад доошлол. Зөв барь шүү. Цээж аргачлуулаарай. Сайхан нэлээд сайн хөдлөрлөө. Маш их хөдлөрлөө. Ачаалал их авлаа. Тэгтээ бас гоё яа. Ерөнхийдөө бас юм хүнд дасгалууд хийгээд ард нь гарсныхаа дараа нь бас ер нь кайф авдаг болоод эхэлсэн байх шүү. Эргээд бодох нь. Сүүлийн хэдэн хоног дээр өөрсдөө дайчлаа илүү сайн үр дүн гаргахын төлөө сайн яваад өглөө. Одоо би та хэдийг гуйж аргадаж хийхгүй шүү. Өөрсдийнхөө төлөө жоохон хичээгээд өгмөр байна. Эцсийн дүндээ та хэд л гоё олно. Би та хэдийн өмнөөс гоё болоод байгаа юм шиг ч юм алга. За дараагийн дасгал дисктэй дасгал орё. Дискнүүд авч. Бүтэн биеийн өг хайлуулах дисктэй дасгал. Богино хугацаанд хамгийн өндөр калори шатаадаг дасгал. Биеийн бүх хэсгийн булчин жигд ажилдаг тул маш сайн галбирч болно. Дагаж хийгээд хурдан хүссэн үр дүндээ хүрээрээ бүсгүүчүүдээ. Бөөндө зэрэг яв шүү. 2. Яваач. За уран заяа хоцорч эхэллээ шүү. 2. 3. Устан зэрэг яв шүү. 4. Доошоо суугаарай. 5. Нуруугаа хотоо. Цээж хит унахгүй альмаа. Энэ харж байна уу? Хар. 7. Суу доошоо суу альмаа нааша хараа яваарай. За тийм. 30 явуулчих энэс хараад багш. Буцаа авч. За 12 гэхэд. Авч. Аваач ямар удаан амартай урдлаач. За сүүлийн 10 зэрэг авъя. За сүүлийн 10 шүү. За 10. Яваарай. 2. 10. За. Хөш хиндэ уралцаа наа диск шидэд аам бэ? Хинд уралч наа диск шидэд аам бэ? Багшиг. Шаал тиймээс ирээсэй. Мунтуулаа л гэдэг байж гэж бодогдож байна. Тэгээ өнөөдрийн зочин багш маань бас яг алдартай багш өрөөд ирсэн байна. Гоё би бэлтгэл дээр гоё байл гэдэг шүү дээ. Чад чи. Би яруу гүхийг оч. Би өгснээ гэж юм орд тусч өгöd ирсэн. Аргач байна. Мөөнөөс хажуунаад өснөөс гоё даа. За ерөнхийдөө октодын үед бас бэлтгэл сургуультаа ороо сар гаруй хугацаа олсон байгаа. Тэгэхээр одоо ер нь жоохон шантрах гад байна. Та нэг үлдсэн хугацаанд илүү хариуцлагатай байх ёстой шүү гэдэг талаас нь жоохон зөвлөгөө өгвөл. Та бүгдийг одоо 3 сан, 330 сум, 21 аймаг 9 дүүрэг те Монгол улс даяар бүгдээрээ харж байгаа. Монгол хэл мэддэг хүн бүхэн үзэж байгаа. За энэгээр юу дамжуулах гэж байгаа гэхээр та нарыг яг нийгэмд гоё түүчээлж, та нарыг харж маш олон ээжүүд ингээ хасаж урам авч те өвчтөө зовлонтой бүх хүмүүс өвчин зовлонгоос ангирч эрүүл зөв хооллож маш гоё тийм мотивашн авч байгаа гэж ойлгож байна. Өнөөдөр яг өөрийнхөө төлөө бууж өгөх гээд байгаа бол бусдын төлөө хизээж битгий бууж. Өвдөлт бол хизээд түр зураг байдаг. Амжилт бол дандаа үрдих байдаг. Энэ биеийг бүтээхэд хүмүүс тийм амархан бүтээдэг байна. Одоо багшаач өвдөж гисэн танаа анухаа гişвч гисэн дэлхийн аваргын дэвжээнд тэр гартлаашсан юм. Та нарын үдж байгаа наадах чинь хэдэн 100 мянган удаа давтаж үздэг. Окей? Тэгэхээр яг өөрийнхөө төлөө бас гэр бүлийнхээ төлөө хайртай хүн бүхнийхээ төлөө үр хүүхдийнхээ төлөө сайн ээж бас олон хүмүүс юм. Өмнө илүү хариуцлагатайгаар энэ бүгдийг давах хэрэгтэй. Хизээч шантарч болохгүй. Хизээч та нар ямар маш урт замд гарцсан байна гэсэн. Та нарын гараа байгаа. Гэхдээ бариа харагдахгүй тэр хол газар гүйж гэсэн. Замд ч маш олон тэгэлдэх саад гарч ирнэ. Амармаар ч юм шиг, уумаар ч юм шиг, идмээр ч юм шиг, унтмаар ч юм шиг тий. Хизээч битгий зогсоорой. Яг бариалгаа гүүгээл. Хизээч битгий. Яагаад гэх юм бол амжилт нь яг танав гэр бүлтэй чи хайртай хүмүүстэй ч гардаг. Та нарын өөрчлөлт, эргэн тойрны чи 10 хүний өөрчлөлт, 100 хүний өөрчлөлт байна. Окей? Шантрахгүй үстэй.
нэг өгүүлбэрийг болоод бүр яг ингээд тархиндаа бүр ингээд кодолж авсан. Тэр бол өвдөлт бол төр зурих, амжилт бол үрдэх гэдэг үгийг би хэзээ ч мартахгүйгээр өөртөө кодолж авсан. Яах гэж эхэллээ тийм үстэй. Өнөөдөр шантрах юм бол бариандаа яг хүрхгээ хитгэн алхам дутуу байхад өөртөө болчих бол маш харамсалтай хэрэг. Тэгэхээр яг үлдсэн өдөр хоногудаа маш хариуцлагатай өөртөө төлөө анх эхэлсэн цэгээсээ юу зорьсон цэгээсээ эхлээд үргэлжлүүлээд дараагийн тасгалаа оръё. За эхлэе. За орлоо. Дискнүүдээ барьчих заяа. За бариад суултыг хийх нь штэ. Суулт. Окей. Ингэж босгоно штэ. Харсан уу? Манайхаа. За биеэсээ багс тэр хөндий барьчвал маш сайн шүү. За. Өгзөг оцоогоод, муруу хотоогоод, ирүү дээшээ. Амьсгаагаа дээрээ аваад дээрээ гаргана. За 15 удаа. Яг жигд явъя, зэрэг явъя, окей? Зэрэг явъя. Чадна сте. Чадна. За окей. Барилаа. За дараагийн оролт. Ялаа. 1. Ялаа. 2. Цээжин дээр аав шүү. Цээжин дээр аав шүү. 3. 4. 5. 8. Явж. 9. 10. Ялаа. 11. 12. Тэгэх пиа. 13. Өөртөөхөн төлөө хийдэ. Дөрвтөө шиг сайн хийгээд өг. Амсгаагаа аваа гаргана шүү. Хоошоо. Яваад өглөө. Ялаа. Явда и. 1. 2. 3. 4. За босъё. Диске зөөлхөн тавь гэсэн шүү. Нурга хотоогоод амраарай. Алуу. Энэ сармаас наад энэ духан дээр наач. Хайрын сармаас. Уурандаа шидэх юм байхгүй чинь шүү дээ. За. Наач ч гоё юм шүү. За. Нэг сармаасаа духан дээр наачаа түрээд ирсэн. Наадах ч ороод ир. Гэтэ эдгээр ингэж таргалсан өөрсдийнх нь лох үстэй саруулах гад. Тийм үстэй. Хин ч эднэрийг таргалуулаагүй үстэй. Өөрсдийнхөө үслээр таад бол жингээ нэмж таргалсан шүү дээ. Одоо өөрсдөө таргалж болсон юм бол өөрсдөө турш сурах нь шүү дээ. Таргалсан талаар болвол яг ярьж хахад яаж таргаллаа гэд бодсон чинь X-тэйгээ хамт зөндөө хоол захиалж иддэг байсан байл бодогцсон доо. Айгоо сайхан цаг үйж дээ. Ингэж зовно гэдгээ мэдсэн бол юуж таргалах вэ? Гэхгүй юу? За дараагийн дасгал гантэлтэй бүтмийн ажиллуулсан дасгал байгаа. За мөн давхар каржа төрлийн дасгалдаа орно. Бүтэн биеийн өөх хайлуулах гантэлтэй дасгал. Энэхүү дасгал нь богино хугацаанд биеийн өөхлөлтийг хайлуулж, биеийг галбиртай болгоно. Мөр, гар, хөл, өгзөгний булчиг нэгэн зэрэг ажилуулдаг тул хамгийн ашигтай дасгал. Урдан үр дүнд хүрэхийг хүсчөөвэл дагаад хийгээрэй. За авлаа. Суула. Шидлээ. Суула. 2. Суула. 3. Явч. Суула. 4. Дош яв. 15. Суула. Сүүлийн 5. 1. Явда. 2. Явда. Шид. Яач. 3. Явда. Шид. 4. Дахиад явда. Обай. Гантел маань ингээд бид нар ерөнхийдөө янз янзаар хамгийн бага нэг 2.5 тэгээ 3 4 5 хилтэй ингээд өөр жингүүттэй гантел биднэрт онгогдсон. Ариун иш орё хүндийг авъя. Арай хүндийг авъя заяа. За отгоо тэр цаана очиж хөөр. Би Орон заяатай солигдох. бид хоёр солих. За тэг. 5. Чиний дэн. За солигч уран заяа иш хоёр солигдээ. За би нөгөө өөрөө бас зургатаар гарч байгаа болохоор хамгийн гоё сайхнараа байгаа шүү. За тэрийгээ бас адхуудтай явж байгаа шүү. За. За хэд явлаа хэдүүлээ. 15. За 20 удаа явъя. За. За зөрөгтэй. За явлаа гэхээ. Явлаа. Шилдэлэг. Дошоо. Хой дэшүү. 4 тэргээ ууя. 4 намаа хараа яваарай. Та Хийгээрэй. 6. Өөрсдийнхөө төлөө хийж байгаа шүү та хэд. Заруулагч бол эхлэндээ эвтэйхэн хэлж хагаад сүүлдээ угаасаа яг уул хүн гарч ирсэн. Ёс. Яах ч өрн таргалсан. 10. Яах ч муухай гүзэтэй болсон. Хийгээд өг. 10 тэргээ ууя. 13.
14. Хүмүүсийн жоохон үнэнгийн хэлцдэг болохоор маш олон хүмүүс дургуутдаг байгаа. Яг үннийг хэлэх юм байдаг шүү. Фитнес соёл байгаа охтуудаа. Гантил дискийн хураана. Хоёрдугаарт нь хэрэгэлсэн бол гантилаа ашигласан бол тавихтаа зөөлхөн тавим шийдлэхгүй шидлээд байгаа маш олон хүмүүс байгаа шүү. Бэлтгэлийнхаа өмнө угаац хувцас өмснө. Цэвэрхэн байх хэрэгтэй ах нь. За дээрээс нэг юм хэлэхэд яг ч тэгж юу н анханаас тийм их чинь нэмсэн юу н. Яг жинхэнэ хов биеийн хүнд авчулууд байна уу да. Би энэ хоёр багшийн Ярагийн байна уу да. Жохон зөвшөөрөхгүй. Учир нь байна уу да. Жирамдаа ингээд итгэр тарган биш өвчин өмхөөр тарган суусууд бас байгаа. Чихнэр нь байна уу да. Хөрөө ингээд итгэр таргасаа би одоо гохын амаа барьж ицсэнгүү. Хөрөө өвчнөө тарган суусууд байсаар өн одоо тарган суусуудаас өмхийн үнэр гарч ийн яс маасансаа сөрүүд аймаар их сэтгэлийн өмжиг байна. Өн талаар би зөвшөөрөхгүй. Одоо зөвшөөрөхгүй. Хуучин дараагаарч бас зөвшөөрөхгүй гэж бодож байна. Тэгээ өөрсдийнх нь төлөө дуурж байгаа хүмүүс дандаа өс хонзон санддаг юм өөдөөс цэхэлзээл зүгээр. Та хэдийн төлөө л энэ дасгалжуулагч нар зогсож байгаа шүү дээ. Тэгэл нэг өөдөөс дандаа тайлбар тавина. Би тэдэн хүүхд гаргасан. Би тэгээд л хүүхд гаргаад л таргалсан. Би нөхрөөсөө олж таргалсан. Би тэндээс олж таргалсан. Эцсийн дүндээ та хэд өөрсдөөсөө л болж ингээл хөдөлтөд олцсон байгаа. Өөрснөө л яаж идэж хөвцний чи аач штэ. Би ч юм тэгээд нэг хүний өг мөгийг нэг тэгж хүн дээр тусгаж аваад байдаг юм л та. Тэгээ хамгийн гол нь угаасаа бодит байдал нь тэрл юм чинь. За орох уу? За явлаа. За би амтгаа төвчлээ. Явлаа. Шидлээ. Хой. Яа. Гур хурдё. Дөрөв зэрэг. Яач. Амцгаа гарга. 6. Яваа. 7. Яа. 8. Явлаа. За жоохон амралт 10 секунд амраа шүү. За ингээд шүлснээс хөөсөөс хувсаад эхлэх юм бол илүү гоё амжилт гарна даа манайхаа тий. Одоо ингээд яриа мэрэж чинь багасж байгаа чи маш баярлж байна. Чих гоё амарч эхэлт юм тий. Хаа. За ингээд эхнээс заалаа хаяа гарч байгаа юм байна. Одоо ороод бас тагналах юм болов уу? Ямар дуураар орж гард ингээд ёо. За амраа болсон. Чи ямар хавтан бэ? Шунтаа байх хэрэгтэй. Суув хүүхэнд болоод бүр дэрэндээ шигдэж байгаа юм гэдэг төсөөлөд хэдүүгээ бүгдийг гой сувцсан таяад өгөө. Хамтрагч байгууллага Mongolian Tour, Вүүлэ нүүрс ус садлагч, Орхон Beauty Salon, ус арчилгааны доктор Melaxin брэнд, New Origin брэнд, хамтран зохион байгуулагч Go Guasha, Hand Medical Center, E-Studio. Өөрсдийнхөө төлөө л одоо үлдсэн оногудаа сайн яв. Оролт болгоноо сайн гүйцэтгэлтэй хий. Тоо болгоноо өөртөө зориулж хий. Бид хоёрт өнөөдөр таад зориулж дасгал хийгээгүй байна. 15 явах бол 20 явчихад яага болохгүй гэж тийм үстэй. За орё. Нэг дэшээ. Хоёр яваач. 3 4 Яваа. 6 Намагаар. 7 Утааж. 8 амсгаа гарга. 9 10 урга хотоцоо. 10 16 явш яадаг. Амсгаа гаргалаа. 19 Гоё нөө. Хин хаана гоё юм байгаад байгаа хідээчтэй муухай л байгаа зү амар л байгаа зү. Эсвэл бол бүр бит хоёрыг 2-3 цаг хийх гээд байгаа мó. Ямбирч унталчин дасгал хийлгэн шүү. Гоё агаал чи дахиад хий заяо. Гоё байгаа мó. Гоё байгаа мó тэгээд. Муухай байна. Тэгээд тэрийг хэлээч. Гоё ээ сайхан бэ хайртай шүү. Хин чамд хайртай би чамд хайртай биш. Заалнаас болио гítэл чи өнөөдөр битээр дасгал хийлгэн заяо. Гоё ээ сайхан байна гэдэг агаал хийлгээл байна заяо. Чи юу гой байна гэсэн гэж. Муухай гэсэн үстэй. Өгчөөс байхгүй даа шат гიშгэ болж юм би. За өвдөрч ийшээ. За гоё юм гэсэн учраас өргөжлөлөө 30 минут сунгалаа ашигагээ хэлснээр. Багш маань миний үгэн дээр жоохон дөрөөлөөд тэгээд бидний шүүсийг шахлаа. Аваач. Новши байр багшаа. Аа. Заавь. 10 хэлээр авсан. Сари. Заалнаас гараад болох шийдвэр чинь таадаг байж болно шүү. Гарч болно шүү заалнаас. 2 зэрэг авъя. 3 яваач. Окей 2 араараа. 4 Да. Та.
Яваач. Нургаа хотоо ууй. Нургаа хотоо өгзгөө аргачлал. Чам цэцээс өөх байгаа л байгаа шүү дээ. Яв. Гоё ээ нөө. Яваач. Нургаа хотоо. Хүн болохоор. Нургаа хотоо. Зөв орно шүү. За 10 секунд амрыг. Шиг жаргал их ч буруу биш. Угаасаа багш энэ дотроо бид нэрийг шүүсийн шахнаа л гэсэн бол тэр ямар ч хариулт байсан шахт. За сүүлийн дасгал өсрэлттэй суулт орно. Чадхаа болоод ирэнгүүтээ заалаа орхио гарч болно шүү заяа. Чадхаа болтлоо хийн. Тоо байхгүй. Өөрсдөө тоо өгөх нь. Хэдэн удаа явж чадах нь та хэдийн сонголт. Эхнээсээ хийгээд чадахгүй бол эндээ очиод амарч болно. Заалнаас гарч болно. За эхлэх үү. За бас сэвэрхэн шүү. Удаан сэвэрхэн. Окей. Заалаа суулаа. Сэрлөө и. 1 2 За яар. 4 бас хой. 5 6 зэрэгөө. 7 За. 8 9 10 Гай хөнгөс ууш. Доош сайн сууаарай. 14 зэрэгөө. 15 Эднэ хоёр бүр хамаг гэж байсан надад авчудууд. Учир нь би тарган дөр би бас тарган биш юм. Технэ өвдөгнө ачаадад аймаар их бодоод чирүүс үнэхээр датчихсан. Хөднөө ууд өвдөөд. Бөөндө гүйцэтгэлтэй яв шүү. Амархан байна гэсэн шүү дээ. Гоё юм гэсэн шүү дээ энэдэд. Амархан байна гоё юм гэсэн чи явуулаад дээ. Яваач. Карови. Баша суулаа. Зэрэгөө. Яваарай. Явда. Гүйцэтгэлтэй яв шүү. Ямар байна? Амархан байна уу? Гоё байна уу? Хөнгөн байна уу? Яваач. Хайц гоё нь хөнгөн байна. Амархан байна гэсэн шүү дээ. Гүйцэтгэлтэй яваад. Хэсгүй бол заадаа орхиж болно шүү. 6 Амархан байна гэсэн хүмүүс одоо яах вэ? Яваарай амьсгаа гар нүдэ анихгүй нүдэ анш тасгал өгөхгүй нүдэ нээгээд яв шүү. Хүмүүс гарах нь гэсэн чинь гардаггүй. Бүгд тэр ямар амар шартай юм бэ? Би одоо хоргүй шаргүй юм хааш. Бөмбөрөл гараад ирсэн дээ. 3 Яа. Амьсгаа гар. 5 За ингэ эхнээс заалаа аяа гарч байгаа юм байна. Эхнээс заалаа аяа гарч байгаа юм байна. 8 Одоо ороод бас тагнуулах юм болов уу? Ямар дуураараа орж гард ингээд ёо. Орохгүй загнуулах юм болоо орох юм бол ер нь яасан загнуулна дөө заа. Суугаа яв. Эда. Суугаа явсаа. Чи амарцсан хийхгүй. Заатнасаа гарч болно. Яваарай, бусны яваарай. Би анханаас амар сууг орсон. Шалаар нэг орсон. Сайжирж ийн гэж бодсон. Сайжраагүй л энэ стил би хамгийн дооч өгмөн нэ. Тэрэнд дахиад уур хүрж ийн новш гэж би ер нь гэж бодогдоод уур хүрээд байна. Яагараа би юм болоо. Доошоо суулаа бослоо. Ой, амарчлаа гар эсгүй болвол. 6 Тамака өсөрч олж шүү. Отгоо жоохон дөрөвтгөө шиг өсрээд өгөөрэй. Тамакагийн гарын зөрөөд шүү. Өсөрч ирсэн. За би нэг байгаад ирээ. Яваач. Би. Яла, амсгаа авлаа гар. Хөш, өлсөө сормосоо идсэн юм яац вэ? Хүү, сормосоо идээд бүр. Яваарай. 10 Каро. Нэг доош сууй. За суугаа барь. За барьч. Бүүндээ барьлаа. Хин хамгийн сайн барихыг харъя. Нуруугаа отоо шүү. Отоо доошоо суу. Дахиад суугаарай. Таац доошлол. Ой баса. Надуул гараач. Би хэдэн минут хэсгэсэн болоо нуруу өвдөхгүйсэн бол итэл яа. Хоёрын хин өнөөдрийн дасгалаа даван туулж чадахыг харъя. Хамгийн сүүлд хэн үлдэж чадахыг харъя.
Нуруугаа хотоогоо доошоо суугаар. Нуруугаа хотоо. Доошоо суу. Үнэхээр ялагч болох хүсэл эрмэлзэл та хоёроос харагдчихэв. Авштай чанарууд байна. Өөрийгөө үнэхээр ялан дийлж чадах чинь хүсэл эрмэлзэлд сарал багштай харагдчихэв. Та хоёр маш сайн байна. Бусад оролцогчдоос илүү өөрсдөө сайн дайчилж өгч чадчихэв. Мундаг юм аа. Энэ хоёроор үнэхээр бахархаж байна. Уран заяа. Отгон цэцэг гээч. Үнэхээр өстой нэг тэсэр төвчээрийн туйл юм байна. За амрыг болсоо. Хоёлаа амрыг болцоо отгоо. За сайн биш үү. Нэшр уран заяа. За үнэхээр та хоёрын хувьд бол ялагч болохын төлөө үнэхээр хичээж байгаа юм байна. Тэр та хоёрт бол маш олон боломжууд байна. Энэ ирчээ алдахгүй өрсөлдөгчнөөсөө илүү өөрсдөө дайштай яваад өгөх хугацаа байгаа. Тэгэхээр өнөөдөр хин сэтгэл зүгээрээ илүү байгааг чинь багш нь харж чадлаа. Та хоёр бол хизээч ялагдчихгүй бүсгүүчүүд биш үү. Заяа. Мондоо. Тэгээд ямар ч байсан багш цагийг бол зогсоосон. Бид хоёрыг хамтдаа бид хоёр өнөөдөр хоёулаа хүчтэй мундаг байж чадсан. За ингээ өнөөдөр тасралтгүй 1 цагийн хугацаанд саруул багштайгаа хамтдаа тасгалаа даван туулж чадлаа. Тэгээ хамгийн сүүлд үлдсэн 2 оролцогч болон отгон цэцэг болон уран заяа хоёртаа баяр хүргэе. За мэдээч ерөөсөө маш цөөхөн хоног үлдсэн байгаа учраас үлдсэн хоногудаа хэдүүлээ маш чанартай бэлтгэлээ их хэвээр байна. Маш чанартай дасгал сургуультаа гүйцэтгэлтэй орох хэрэгтэй байгаа. Одоо тэгэхээр үлдсэн цөөхөн хоногтоо өөрсдийн төлөө хичээх цаг үллээ октоодаа. За тэгээ өнөөдрийн бэлтгэлийг хамтдаа удирдах явуулсан Монголын бодибилдинг фитнесийн одоо ертөнцид өөрийн орон зайгаа бүрдүүлж чадсан Сарвал Бат багшаараа хэдүүлээ бахархдаг шүү гэдэг нэг сайхан алга болчихаа. Маш их баярлалаа. За маш гоё төвчээрийн шалгасан тэр кардио дасгалуудыг хийлээ. За оролцогч нар маань үнэхээр сайн байна. Энэ Анухаас фитнес шоугаар дамжуулаад маш олон ээжүүд, маш олон аавууд, жингийн илүүдэлтэй хүмүүс бас зүрх сэтгэлдээ нэг дохио аав тий ТV8 телевизийг үзээд олон зүйлийг бодоод өөрийгөө өөрчлөөсөн. Өөрөө өөртөө анхаарал тавьсан. Өнөөдөр бид нэр өвдөлтөө биш. За хоолыг яг хор шиг биш. За хоолыг бас эм шиг хэрглэж сурах цаг нь хэцүү байгаа. Шоу үргэлжлүүлсэн. Анухаас фитнес шоу 100 жилдээ үргэлжлүүлсэн. Асар олон хүмүүсийг маш гоёор эрүүлжүүлсэн. Баярлалаа. ТV8 Анухаас шоу илүү олон хүнд буян болоорой гэж хүсье. За тэгээд Анухаас фитнес шоунд бас урилгаар ирж өнөөдөр миний ажилд маш их тусалсанд баярлалаа. Happy Design маань танд бас бэлэг илгээсэн байна. За мөн дээрэс нь одоо Анухаас фитнес шоуны зүгээс танд ТV8 телевизийн одоо 2 сая төгрөгийн эрхэм бичиг бас өгч байгаа шүү. За тэгээд энэ ч бол манай хамтрагч байгууллагуудын бэлэг байгаа. За тэгээ хоёулаа эндээс та нэлээд ядарсан байгаа Red Bull явуучих. Тийм тунаа байгаа. Таны бас байнга хэрэглэдэг тунаа гэсэн бид нар бэлдээ тавьсан байгаа. За тэгээд хамтдаа өнөөдрийн бэлтгэлийг хийдгсэн Сарвал ахта маш их баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. За баярлалаа. Үсье. За тэр. Баярлалаа. За баярлалаа. Зургатаар тагчижсэн шүү дээ. За баярлалаа. За охтуудаа өнөөдрийнхөө бэлтгэлийг даван туулж чадсан та баяр хүргэе. Багш нас маш их багтаа. Ядуугаяа хамгийн сүүлд төсвөр төвчээр шалгуур дааж чадсан оролцогч отгон цэцэг болон уран заяа хоёр маань бас маш мундаг байлаа. Ингээд бэлтгэл дуустаа харин дараагийн чаленж та бүхнийг хүлээж байна. Чаленж руугаа авъя охтуудаа. Хурдаа нэм, дээрэс нь хүчээ нэм. Явцгаая. За
яах вэ? Юу яачих? Red Bull-ыг ууж хүчтэйгээрээ сэлби. Өнөөдөр ястай хадасаа. Манай менежер штэ сайн уу? Тэ ямар чаленж үлээж байгаа юм болоо? Чаленжд оролцох тинкэтэй хүн байна уу? Та тэнхээд штэ. Та алдаг штэ. Та Red Bull-а уугаад шууд ал. За одоо манай нүүр энэ new origin-ы оруулж ирдэг. Нүүрс ус задлагч штэ. Омегагаа унаа. Омегагаар дандаа яриадас харалтай. Чи оройд унтахтаа уух хэрэгтэй болдог дандаа. 100% омега шүү дээ. Чи манай new origin. Омегагаа уухгүй болохоор нэг юм уугаагүй ингээ мартсан юм шиг санагдаад байна. Дахлын дараах нь витамин C-ээс ууж. Витамин C-гээ уугаад яг 2 хөвч гэсэн байна. New origin-да баярлалаа. New origin. Уул цаг тархаад өнжээр бас цагаар уулаа. Зинөө авсан гой витаминууд өгсөн, омегинууд өгсөн. Өдөр алга хэрэглэж байгаа шүү. Чин сэтгэлээсээ баярлалаа. Одоо энэ дэмжлэг байхгүй бол ерөөсөө явахгүй шүү дээ. Тийм ээ. Red Bull байхгүй бол явахгүй шүү дээ. Энэ усныхаа хичээр нэрээ хардсан гарч ийна тий. Хожиртын ус. Энийг нэрээ бүсгэлээр өгдөг хит бол хит уух юм байна. Тий. Шинжил уумаар энэ бол ус чанам нэрнэ гэж. Энэ хожиртын усны юм гэсэн. Одоо чи энэ машина Leopard харахаар бүр ингээд хайр хүрээд идэг болчихлоо шүү одоо бүр. Шавуу дуусаар яана одоо Leopard болно. Үнээр гоё явуулттай билээ. Унд унахад бол үнээр туттай. Челленж. Хурдан юм хүчээр юм гэсэн. Яармаг руу яваад шүү дээ. Яармаг яваад шүү дээ. Ари анд мэдээ рүү яваад. Хурд хүч. Тэнд одоо эмнэлэг дээр хурд хүч. Эмнэлэг дээр ямар хурд хүч юм бэ? Дэшээ доош шатаар. Бүкс дээр хин хурдтай их үү? Дараагийн зогсоол номин макро. Хүндхэн бэлтгэлийг амжилттай даван туулсан бүсгүүчүүдийн тарих болон хөлийн хурдыг шалгах цаг ирлээ. Бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. Бид бүхэн яг одоо Ярамгийн Номин макро салбар дээр хүрэлцэн ирсэн байна. За ингээ манай ерөнхий спонсор Номин. Тэгээд Номингийнх нэг салбар дээр ирсэн байна. Хүний амьдралд хэрэгцээтэй бүх л төрлийн юмыг энд зарж байгаа. Тэр нь ямар том номин бэ те? Номин макро гэж байдгийн биш би одоо л мэдчихэв. За ингээд өнөөдрийн челленжийн дүрмийг танилцуулъя. Миний гарт дасгалжуулагч Ануха багшаас ирсэн эрүүл хүнсний жагсаалт байна. Ямар ч гэсэн юм сонгож ийшээ хийх юм бэ? Үнэ тохируулах ёстой юм болов? Аль чадлаараа гүүгээд тэгээд газ юмнуудаа хураах ёстой болов гэж би бодлоо. Ямар ч байсан уралд нь давхар тоогоо бодно, бараагаа олно л гэж бодчихин доо. Энэ чагсаалтан дээрх хүнсийг 300 мянган төгрөгөнд багтааж хамгийн богино хугацаанд цуглуулж чадсан нэг оролцогч. Энэхүү челленжийн ялагч болж цуглуулсан бүх хүнсээ гэртээ авч харих юм. Энэ чагсаалтан дээр байгаа бүх хүнснүүд Номин макро салбарын 1 болон 2 давхарт байгаа бөгөөд хурдаа нэм хүснэ ав. Ер нь ингээ анх удаа ийм бүдүүн дэдгүрд орж ирж байна. Ерөөс орж ирсэнгүү. Манай хэд бол тоондоо сайн. Би болохоор хөлн цай. Хурдан гөөн. Тэгэхээр та жоохон хурдан гүгээрээ заяа. Ганц удаа нэг яасан ч авт. Тийм биз дээ. За ингээ та бүхэн биелээ. Биелээ. Цаг явж эхэллээ. Одоо сагсаад үрэх л үлдээ. Аливаа яараараа бүсгүүчүүдээ. Цагийн зөв та нарыг хүлээхгүй шүү. Хурдаа нэмээд хүснээ аваа. Хүнснээс авах байх. Хүнчин машин өдөр. Одоо урдаа хүнснээс авах хайна. Одоо 2 дугаар хүнсэн байдаг гэсэн тэгэхээр би 2 дугаар давхарлах гэж явж байна. Лог. Өднөө явахад амар амархан байсан. Өн биш юм уу? Мөн ба. Оо за. Тийм дээ. За. Ой.
Урсдаг шат дийшээ гарах нь хаана? Ариуна бичээр цуг хийж агаад энэ луктугийн савыг авцсан. Үй, энэгээр дэвшлэхгүй мө? Зам хаага тавьсан юм бэ? Би одоо хүзээ. Ана. Арай хурдтай хүсчээ. Чөө. Би нөө хар шоколад авах хэрэгтэй шүү дээ. Манай томьёо. Golden Prize. Яа, чи сандрахаар юу ч олдгүй юм шүү. Энэ нь шүү дээ. Энэс эдийг авах юм. Хамаагүй ах уу. Томоос навнаа яач. За, болно. Golden Prize-ийн тунайнд их дуртай юм шиг байна би. Тэгээд дуртай болохоор л одоо энэс 2 томыг авсан байна. Дахиад жижигийг авсан байна. Дахианы гой. Дахианы цээж мах. Энэ одоо 500 г. Наад жос өндөг 2 гарч үтээсэн. Ийм бүдүүн газараас хаанаас ноодхын дандаа хайрч дуудаа штэ. Ямар бүдүүн газар вэ те? За одоо дандаа хүнс үлдсэн. Зави! Тэмцэн нөхөс хаана нөө юм хөө. Тэнэ нөө баярлаа. Бүсгүй минь хурдаа нэмэхгүй болж горигүнтэй. Ганц 2 гэ бичсэн юм уу? Ганц. Одоо л яарамчлахгүй бол цагийн зүг гүүгээд л байна шүү. Би чамд юу chocolate авах. За хүчээ бараад явах. Ухаантай байна шүү айлмаа. Ухаантай байна шүү. Ихэн гонэ chocolate. Энэ талаа. Энэ талаа нөө. Баярлаа. Ой. Байхгүй штэ. Хикинко болоход амархан байсан шүү. Жаахан өндөр байсан. Өндөрөөс өсөрч авсан. Хүрхгүй одоо. Яаж авах вэ? Ингэнэ. Зөв тактиктай үзэж байна шүү. Сэргэлэн гэж. Бас үрдвэн. Яг хэцүү юм байна энэ өндөр нам. Өргөн бүдүүний ялгаан гарч иш. Үе ингэж байх юм уу? Хожигтэй. Яаттаа. Хожигт. Хааграа. Хожигтэй яатчихсан ус. Ус энэ байсан да яхааргүй. Хожигтэй нэштэй. Шилтэйг нь авч болох юм болов? Яаж болсон болсон байхгүй болохоор зүгээр хожигтэй ус авчи. Энэ хожигт усыг ер нь бол олсон. Гэхдээ энэнийг би нөгөө нэг юм юу савтай. Пявер савтагаар нь авах гад нэлээ хайгаад энэ дээр жоохон цаг алдсан. Томоко гэж ер нь гүүж байгаа хурд бол баг салхингээд хажуугаар нь юмнууд дэвсэн бахаа. Надад тэгж харагдсан. За энэ бараг 500 г юм. 500 г юм бэ. Энэ юм бэ. Хондор 500 г чи. За энэ үлчээ. Энэ үлээд ногоо нь болцоо. Тос. За халдвараа миний дөө. Халдвараа падагороо миний дөө ууж штэ. Йоо яаж байгаа юм бэ? Тос хаана нэгчээ. Тос хаавэ өдөрийн тос. Энэ мөн үү манай тос. Мөн биз. Мөн штэ. Савтаач ус энэгээр л юм да. Бод сагсагсаг наваад идэг. Буруу. Чүү. Хатаа. Тэргээ үлдээчихэд арай бага минутанд гүгээд гис очиод юугаа аваад ирэх юм болов гэж үлдээц чи. Red Bull наана. Red Bull red. Аль энэ лээ юу? Тэр л чи бас агуур байгаа л гэж. Тэгүр харах хэрэгтэй юм болоо. Тэр л чи усан ахгүй ш.
Нэр шүү. Манайхаа. Хайч юу миний тэрэг хөөе. Миний тэрэг хайч юу? Тэрэг маань алгуулсан. Бас хэсэг тэргээ жоохон хайж гүүгээл. Хожирт. Үе усаа. Нүдээ ингэж хайгаад ч байна. Яарвчлаараа бүсгүүчүүд минь цагч нилээд явж байна шүү. Хожирт өдөр болгон уудаг штэ би чамайг. Энд давуу талтай хүмүүс байгаад байгаа хөөхгүй те. Ийм том нүдтэй. Би чи нөгөө нэг жижигхэн нүдээ бүр ингэж байгаа тайлаа шүү дээ сая бол. За энд 없어요. 그런 거. 아씨. 아. 진짜. 아, 시원해. 녹시. 아. Гэхдээ жимсний нугш ханаа вэ? Энэ хамгийн хэцүү нь day up juice байсан. Нугшоо шүү дээ жимсний. Тэрийг бүр хаанаас гаргаж өгсөн гэж надаа. Ил биш, дад газраас яг авдарнаас ухаж гаргаж ирж байгаа юм шиг өгсөн шүү дээ. Тэгсэн чинь энэ доор л байсан юм байлээ л дээ. ухаастаа. Хамгийн отход гүчүү байсан өн чэ. Поко харсан уу та Поко? Би Поког хайгаад байл та. Би бинд хайртай байна шүү. Ой энэ биш юм уу? Ой чи цаашаа. Поко минь. Чэ. Поко чэ. Чаавах. Хой. Чаавах. Цаанд хинээ. Чэ өнгөр бишээ, өн бишээ. Манай их галж орсон байна. Чэ. Чэ хаан байх юм бэ? Хөдөлтөхдөө. Яа. Энийг яг нүдэн байгаа даллагтаа ингээд надад бити олж хараарай гэсэн шингөө хажуугаар нь хөдөөд 3-4 гүйцэх олд ийсэнгөө. Ясны шүү. Янцтай шүү та нэ. Чи битгий намайг дагаад байл та. Хүн дагаад юм атаад гэж. Намайг яг ингээд нөгөө бүтээгдэхүүн юун дээр олонгууд л ингээд энд байсан юм өгчээ гэж надтай зэрэгцээл яг ингээд 2-3 удаа яг ерөнхийдөө болол яг намайг дагаж байгаа дгүй юм олсон. Чи ямар их авт юм бэ? Шунтаа авах хэрэгтэй. Одоо би доошоо буу. Дээр явж их та. Энэ яг ихцээ гэж би дотроо өөртөө яа. Энэ яг ихцээ гэсэн ирнэд нэмээд доош тийш. Үнээр шунтаа уу ёо. Иди явдгүй л ёо. Бид бүгд максим ёо. Чигник харчигник ханаа дараа тэрчтэй гоё чи. Баруун урах сайн, найд урах сайн. Тэг чи ямар асуулт вэ? Баруун урах сайн өнгөр байдаг уу, ийшээ байдаг уу? Ийшээ чи гадна утсан байх. Баруун урах сайн, найд урах сайн. Хаашаа нэ? Баярлаа. Чи ядаг читгүй. Биш яан хундаг финтер. Баруун урах сайн өнгөж аасан биш үү? Энэ ямар удаан шат вэ ёо. Энэ шатаа хурдуулаад өгөөч. Купес дээр бас цаг авлаа. Энийг олдгүй би бүр ёо. Купес аавна. Купес гэж игнэг хаана. Тэгээд купес гэдэг тэр дэлхийгээр нэг ашиглаад цагтаа тэгээ бүр дэвэн дэлхийгээр нэг болсон зэ. Ёо энэ. Чистэ надад хамаг юм олуулаад. Тэргээ хаан тавьчих та. Шиг жаргалаа. Red Bull. Энэ миний идэж үзээгүй төрөл юм бэ? Шоколадтай идчихсэн бол энийг идмээр байна. Yes. Одоо ус тоолоод юм уу? Ус хаана ус Red Bull байна. На хавдгаар хайраач. Та өнөөдөр миний өдөр биш юм. Тэр дэ атмапа. Аваад олсон. Ан нөр ногш авчлаа. Нэмэн алилээ. Оо янаага. Хотлаага. Үцлээ. Миний буруу. Нөгөө номерыг ингээ харж явж байгаад нэг ахыг бараг дайрсан.
хөлрөөн дээр айгүй ууралсан. Тэгээ одоо та үзчихвэл намайг уушлаарэ. Сайн байна уу? Гараа. За, ийш нь биширчээ. Утаа хүрээ. Бүрхэ. Жижигэн байна. За, баярлаа. Энэ их хэцүү байсан. Энийг хаана байгаа болоо гэд нилээн бас хайсан. Минийх 300-аас давтсан баг. Томоо бол үнхээр бодож амжсангүй. Амжчих хүн байна угаасаа. Наадлаар нь нотгогч орж ирэх боломжтой байсан чи яагаад орж ирээгүй мэдэхгүй. Гинт тэр ламаг араас сүлхээд ороод. Алдаарай шээ. Ёо алдаарай гэж би энэ ямаа бишүүлж байна. Үгүй тэр талдаа үзүүл би. Гэж наа. Би чүүлж байна. Энэ аваа яаж ам. Хатаа төгөлтэй гэд бүр амар төгөлгээд бүр тэрийгэ бодохоор бүр инээ түрээд тах юм. Би чүүлж байна гэсэн зэ. Чадлаараа орлоод дийлэг утгах шаа. Шууд ингээд ингээд түрээд ингээд гаргацсан зэ бүр ёо. Тэгээд би чинь нөгөө турцсан болохоор гэд явчихлаа. Би ч ямар шуналгүй хүн бэ гэдэг нь. Бараг 100 мянга хөрөхгүй ш. Үгүй шиг бодох чинь. Арай битүү хүрчихтэй. Байдина. Энэ янзаар хөрөхгүй. Би шанаад гоосон. Таарч байна. Nice. Хатаа илүү авчи тий. 9256. 29256. Бараг 300 гэсэн. Би төрүүлсэн. Ишээс төрүүлсэн шүү би. За. Баярлалаа. Помидор би идчихье. Айста картинаас тутааргүй. Аюултай ажиллана. Цаг хугацаанд баригдаж босдтойгоо өрсөлдөж ингэж юм аавна гэдэг. Гэтэ ямар ч ясан 300 мянган төгрөгийн бүтээх бараг 296,600 идэх юм. Ер нь бараг 300 мянга төгрөг шүү. Баяртай. Намгийнхныхоо тусламжтайгаар яваарчсан цуглуулж чадлаа ёо. Тэдээ би арай шуналтай цуглуулчихъя. Одоо уул нь би дэлгүүрээр хэлдэг хүн биш аа. Ойлоод явсаар агаад ирлээ. Яа бүх юм авсан гэж бодчихъя. Бүгдээрээ л амархан юм шиг санагдсан. Яг үнэндээ номин макроч бас макро юм аа. Ялцчихгүй амар том. Тэгээ бүр сүүл рүүгээ хүн амтнаас асуухад тэр нь хаана байна гэж гүйлэн шүү дээ. Ямар ч гэсэн 300 мянга багтаасан. Аль чадлаараа л хурдангүүлээ. Гэхдээ би бол нэлээ хойгоор байгаа хөө. За ингээд челленжээ амжилттай дуусгаад ирсэн бүх оролцогчдоо баяр хүргэе. Баярлалаа. Миний одоо хийснээр бол 300 мянган төгрөгөнд багтаагаад хамгийн одоо бага хугацаанд ирсэн хүн бол ялагчлахаар болсон байгаа. За одоо ингээд та бүхэнд одоо хамгийн одоо бага минуттай хүмүүсээс нь эхлээд зарлаа явчихъя. Хичиг буян оролцогчийн хувьд болохоор 17 минут 5 секунд ирсэн байна. Үнийн дүн нь болохоор 229,585 төгрөг болсон байна. За Томоко оролцогчийн хувьд болохоор 18 минут 10 секундын дотор бүх зүйлсээ авч одоо ирсэн байна. Үнийн дүн нь харин 180,660 төгрөг болсон байна. Их нэрийн байж гэж. За оролцогч уран заяагийн хувьд болохоор 20 минут 13 секундэд багтаж амжиж ирсэн байна. Үнийн дүн нь 333,679 төгрөг болсон байна. За баярлалаа. Оролцогч отон цэцгийн хувьд болохоор 20 минут 19 секундэд багтаж ирсэн байна. Үнийн дүн нь 290,256 төгрөг болсон байна. За оролцогч хишиг жаргалын хувьд болохоор 20 минут 40 секундэд багтаж ирсэн байна. Үнийн дүн нь 363,003 төгрөг болсон байна. За оролцогч Ариунагийн хувьд болохоор 22 минут 17 секундэд багтаж ирсэн байна. Үнийн хувьд болохоор 189,578 төгрөг болсон байна. За тэгээ бүгдэнд нь бол эрүүл хүнсний жагсаалт өгөөд яг энэ жагсаалтын дагуу авчрах зүйлсийг бол хэлсэн байгаа. Зарим оролцогчд маань бол шал өөр буруу бүтээгдэхүүнүүд авсан тийм тохиолдол гарсан байна. За тэгээ үнийн дүн хамгийн ойролцоо таарсан 2 оролцогч байгаа. Уран заяа болон отон цэцэг 2 оролцогч маань бол үнийн дүн нь яг ингээд ойролцоо байгаа боловч уран заяагчийн хувьд бол буруу усаа авсан байгаа. За тэгээд энэхүү челленжийн маань ялагчаар 20 минут 19 секундэд орж ирээд 290 мянган төгрөгөнд багтааж авсан отон цэцэгч маань чиглэж байна. За тэгээ энэхүү челленжийн ялагч маань бол миний хэлснээр
Одоо энэ үнийн дүндээ багтааж авчирсан бүх зүйлсээ гэртээ авч харах боломжтой байгаамаа. За ингээд энэхүү челленж маань үгээр өндөрлж байна. Ном макро сонгосон та бүхэндээ баярлалаа. Хурдаа нэм хүснээ ав. Ном макро дээр анх удаа ирж байна. Маш том салбартай одоо тэгээд машин бас байна. Цахилгаан бараа, аутдор, мотоцикл тэмцээ харагдчих. Тэгээ бүх юмтай айгүй том салбар шүү. Би чинь номингийн үг нь байнгын үйлчлүүлэгч. Тэгээд яг энэ номин макро салбар дээр бол анх удаа орж ирж байна. Би бүдүүн салбар дотор үдчихсэнгүй амар гоё байна. Дараагаар ирээд сайхан ингээ тавтай ингээ тойроо ингээ бодож байна. Өнөөдрийн чаленж маш их сонирхолтой байлаа. Тэгээд өнөөдрийн чаленжийн бас яллагч нь болсондоо маш их баяртай байна. Ингээд одоогийн байдлаар 3 дахь удаа яллагч болж байгаадаа баяртай дагдлж байна. Тэгээд өөрийнхөө авиас бэлгээр өнөөдөр дахиад нэг юм савтай болсондоо баяртай. Энэ локин сав болохоор юм вакуумжуулсан агаар нэвтэрдэггүй маш сайн ингээ вакуумжуулсан юм сав байгаа. Тэгээд хамгийн гол нь энэ болохоор дундаа таслаагүй шилэн гэдгээрээ давуу талтай. Ямар нэгэн бохир, бактери илүүдтэй морохгүй, аюулгүй, эрүүл гэдгээрээ давуу талтай учраас энэ локин савдаа би маш их дуртай болоод байгаа. Вау, тэр чадлаа. Голийн дасгал туйлдлаа хийчихэд ийм хурдан шалмгаа байх гэж. Урд хүч тооцоолол мэдрэмжийн гайхамшигыг харинчлан мэдрүүлж чадлаа. Үнэхээр гайхалтай. Баяр хүргэе. Сувсвал хүүхэнд болоод бүр дэрэндээ шигдэж байгаа юм дээр төсөөдөр хүзүүгээ бүгдийг гой сувсвал хаяад өгөөрэй. Одоо би бүр босморгүй эндээ ингээ унтчмаар байна. Алтан ивент төгч их хаадын чулуу үеийн үед үрийн үр дүвлэгдэх сод бүтээлийг бэдурлан. Алтан ивент төгч тэргүүн чансаа. Алтан ивент төгч Golden Fries тунаа загас. Эрүүл амьдралын энгийн жор. National Life даатгал. Сэтгэл тайван амьдралыг мэдрүүлнэ. Янзтай ясны шил. Дахлаагаа дэмж эртсээ нөх. Ерөнхий ивент төгч Az Motors. Үлгийн сайныг унан байж танина. Хамтран зохион байгуулагч Го Гуаша. Анд Medical Center. E-Studio. Ерөнхий ивент төгч 5 шар апартмент. Чанартай барилга бат бөх ирээдүй. Бие балдар сэтгэл зүйн тулаанд нэгдсэн 6 бүсгүй дараагийн зогсоол гэгэн хоргүйжүүлэх төв. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За анх хойшоовонд оролцож байгаа бүх гишүүдээ амжилт хүсье. Тэгээд өнөөдөр манай харгуйжүүлэх төвөөр засчилж байгаад баярлалаа. Манайх болохоор 2 төрлийн үндсэн үйлчлэг байгаа. Нэг нь болохоор хүний биеийг бүрэн харгуйжуулдаг. За манай харгуйжуулах технологи нь байгалийн 6 төрлийн яг нэгдлийг нэг технологи болгож өгсөн. Одоо яг байгалийн сувил шиг юм үйлчлэг гэсэн үг. Энэ хүний биеийг яаж харгуйжуулах вэ гэхээр хүний бие ч өөрөө өөрийгөө харгуйжуулдаг шүү дээ, тэ? Ийлэг, уушиг, бөөр, арьс ер нь хүний хамгийн том шүүлтээр эрэхтэн бол арьс гэж явдаг. Тэгэнгүүт арьсаар одоо нөгөө хөлсөөр хор бохирдол гарна, шээс маш их хөөгдөнө. За тэгээ уушиг асуудалтай байл цэр маш ихээр хохорно. За нүдний нуух ч гэсэн маш их гардаг. За нөгөө хүн хор бохирдол ихтэй байх үед хүний арьснаа хатуурчдаг шүү дээ, тэ? Тэгэх юм бол энд хороо гаргаад өчгөр арьс бүр хүүхдээ арьс шиг маш гоё зөөлөн болохоос гадна хүний нэг муухай нагширсан үнэр байдаг шүү дээ. Тэр бүрэн алга болоод бүр нялх хүүхдээ үнэр шиг маш гоё үнэртэй болдог. Ингээ хүн бүрэн харгуйждаг гэсэн. За тэгээ харгуйжуулалтад орсныхаа дараа манай 2 дахь үндсэн үйлчлэгээ буюу эрдэс шингээх үйлчлэгээ. Эрдэс шингээх үйлчлэгээр нь дотор 2 төрөл байгаа. Нэг нь болохоор байгалийн эрдэс давс, нэг нь эс эмчилгээ. За эрдэс давсан эмчилгээ маань болохоор 6 оронд одоо туршлага болсон гимлан болор чулуун давс гэж явдаг. Энэ энгийн давс биш. 98% натрий ходорын агуулмжтай, нано технологийн хувцсны тусламжтайгаар арьсаар одоо бүх эрсийг 100% шингээж өгдөг гэсэн. За бид нар суудсаар тариулаа, дотроос уулаа. Тэгэхэд нэг 2 цагийн дараа нэг шээс болоод нэг шээсээр үнэртэй гарчдаг. За 20% шингэдэг гэж үздэг. Гэвч арьсаар шингээж байгаа эрдэс 100% шингэдэг гэж үздэг байхгүй юу? Тэнгүүд манай эрдэс давсын бас ач тус гэвэл одоо арьсан дээр байгаа батга энэ төр бол маш сайн хатдаг. За бас нэг илүүдл нөгөө жин идэр сайн хасагддаг. Бас арьс маш гоё чангардаг. За энэ болохоор амьсгалын зам болон уушгинд илүү сайн. За тэгэнгүүтээ байгалийн эрдэс давс өөрөө одоо байгалийн нөгөө нэг энерги цэвэрлэх хүчтэй шүү дээ, тэ. Тэгэнгүүт энергийн бүрэн ариусл хийдэг гэсэн үг. Тэгэхээр та нялх хүүхдтэй шиг маш гоё энергитэй болно гэсэн үг.
За нөгөө эрдэс үйлчлэгээ илс гэдэг нь болохоор энэ энгийн бас илс биш. Энэ 6 төрлийн эрдэсийн холимог гэж явдгийг. Энэ болохоор яг хятад уураас гаралтай илс эмчилгээ гэж явдаг. Энэ болохоор одоо 2014 онд одоо энэ хятадууд энэ илсээ үнэхээр ичдтэй үр дүнтэй байна гэд бүр соёлын бич бус одоо эмчилгээнийхаа өвд бүртгээд авсан илс эмчилгээний төв гэж бүр маш том төв байгаа. Үе мөч бөөрөнд илүү сайн гэсэн үг. Ялгаа нь ерөөсөө юм. За дээрэс нь маш тайван байдлыг авдаг. Ерөнхийдөө ингээд орж ирэнгүүт нь манай хүмүүсээ ингээд бас бүрэн бясалгуулж өгтөн тусалдаг. Тэгэнгүүт амар амар амгалан болдог гэсэн үг. Тэгээд бүрэн харгуужаад шаардлагатай эрдээ шингээгээд сэтгэлийн хувьд ч амар амгалан бие чимчилчин бүхэл талаас нь ингээд цогцоороо ирүүлждэг. А манайх болохоор ийм бэлтгэл огт одоо зөвлөдөггүй. Ерөөсөө л байгалийнхаа цэвэр эко аргаар ирүүлж гэн амарж гэн. Бид зургаад бол маш хэрэгтэй юм байна. Танаа үлчтэй. Баярлалаа. За одоо хамгийн эхлээд торгуужуулах үйлчлэгэндээ 40 минут ороод дараа нь тусгай хувцас өмсөд эрд шингээх үйлчлэгэнд 25 минут ороод нийт 1 цагийн үйлчлэгээ авна гэсэн. Тэгэхээр 3 энэ өрөөнд торгуужуулахтэй нөгөө талд 3 тэнгээд хуваагдаад орчих тийм үү? Бид нар өдөрт 24 цаг зарцуулж байна тийм үү? За тэгвэл ганцхан цагийг зөвхөн өөртөө зориулъя тийм үү? За нүдээ сайхан амчих. Хамраараа уушгаа сайхан дүүртэл амсгаавлаа. Хамаараа гаргаад хамраар авж байгаа амсгал яг уушгийг бүрэн дүүргэж гин. Өөрийнхөө тархийг бүрэн онцлоо. Та юу ч хийгээгүй. Та нэвтрүүлэгт оролцоогүй. Та зүгээр л тийм үү? Гав ганцаараа хаваасан. За нүдээ анаад хөлнийхөө хуруунаас ахуулаад бүгдийн нэг нэгээр нь бодоод тавь. Бүх эрхтнүүдээ л анхаа. За тэгвэл одоо хөдөлгөө гоё амраа. Суусвал хөөхөнд болоод бүр дэрэндээ шигдэж байгаа мэтэр төсөөлөд хөдөлгөө бүгдийн гоё сул хаяад өгөөрэй. Тахаа. За бүх биеийн хөөхөнд сул болсон байна тийм үү? Ямар сайхан амар юм бэ? Гэгийн хоргожүүлэх төв дээр анх удаа ирлээ. Би ийм газар байдаг гэж юусэн амьдралтаа бодож, сонсож, зүудэлж үзсэнгүү. Өнөөдөр анх удаа яг ингэж хоргожүүлэх төв гэхэр гайхадсан байхгүй. Яаж хоргожүүлэх юм болоо гэд. Ачаал өндөр өдрийг өнгөрүүлсэн бүсгүйчүүд алжаал ядаргаагаа тайлах нь зүүн хэрэг. Амраада бүсгүйчүүд минь. Халуун хүнжилт орсон юм шиг. Гоё яг унтах гэжсэн. Маш их амарчээ. Өмнө энэ дамын дотор орсон хор тайлхтар нь яг ануухад орохоос өмнөх яг ингээд нэвтрүүлэгд орсон дараа бүгдээрээ ингээд яг бодож ирсэнгүү. Тэгээд дөр удаага орсноо бод өн удаа бас амар их чилдээд амар гоё ингээд тайван болчихсон. Юмд нь ороод хөвтлээ. Тэгсэн надад нэг дөхөөнд орж байгаа талах шиг санагдаад байсан. Тэгээ яаж яагаад ингээл халуун ийм улаан гэрлэр ингээл би удахгүй болчих вэ дээ гэд ямар их санаа зовбоо. Тэгтээ амар гоё юм байна. Маш сайхан хөлс гараад тэгээд орохдоо нөгөө нэг зөв амьсгалаараа гэсэн бохгүй юу? Тэгэд миний хамар битүү хамраараа амьсгаав гэсэн чинь ямар ч нөгөө амьсгал авах хамар маань битүү юм чинь. Тэгээд жоохон байжсны дараа хамрын битүү арилаад амар гоё болсон. Гарч ирээд арьсаа ингээд ясны арьсан маань ингээд амар гоё төлгөр болсон байсан. Тэгдэм ээ. Хамрын битүү гарчт юм уу? Угаасаа хамар мамарнаа Монгол. Хамрын битүүл лав арилж гин дуруу. Тэгэхээр бас тэр ханиадны тэр хорыг лав гадагшлуулсан болов гэж бодлоо. За яг гоё үлгийдүүлсэн юм шиг мэдрэмж төрөө шүү. За. Манайхан ч нөгөө эмэгтэйчүүд уул аваанд гарч болдгоо гэдгийг штэ. Тэнгүүт тэд нар чи нөгөө нэг савны хий агуулмж байгаа байхгүй юу? Тэнгүүт тэр нь яг уу тодорхой хэмжээний өндөр цэг дээр гарахаар шууд хий авсарж ороод одоо нөгөө нэг савны хийн тэмцээр алдагдахаас гадна хөвлийн градус бас алдагдчихна гэсэн үг. Тэгэхээр үр зүйл ба тогтохгүй. Тийм учраас эмэгтэй үнэ уулын оройд гаргадаг байхгүй юу? Ерөөсөө дутуу учир нь энэ.
9 бүсийн 6 дүрлээ илсэн дотор ороод ингээ хэвтчихэ. Яг л нөгөө нэг эхийн амагаас төрдөгтэй адилхан үлгэдүүлчихсэн. Энэ хэлсэнд орснороо бол хүний эрчим хүчийг маш их сайжруулдаг. Ядаргааг маш их одоо тайлдаг. Тэгээ хамгийн гол даваа тал нь юу гэхээр үе мөчөнд маш сайн гэж. За нүдээ сайхан анчих. Давс маань бол одоо хүний энергийн төвшөнтэй энергийг бол ер нь бол бүрэн ингээ ариусгаж өгдөг гэсэн. Тэгээд би бүр энд бүр хамгийн түрүүнд хувцас гис солиод ийшээ орсон энерги гоё ингээд хүчтэй гоё болох гээд нөгөө дээр нь жоохон баг зэрэг хамрын шуугтнаа орсон юмсэн. Тэгээ хамар битүүрээд байсан болохоор энэ нөгөө хүний амьсгалын замыг тэлж юу нь бол нөгөө уушгины үйл ажиллагааг дэмждэг. Тэгээд цусны эрхлэлийг сайжруулдаг учраас тэгээд энд орлоо. Тэгээд дараа дахиад ормоор юм байна. Яг гоё ингээ унтхай гэжсэн 60 минут нь болчлоо. За Ануха фитнес шоуны 4-р үед орж байгаа бүх оролцогч нартаа баярлалаа. Манай үйлчлэгээнд орсонд. За манай хоргоожлох технологид ороод сая 2 нас ирж шингээх үйлчлэгээнд орлоо. Маш сэтгэл өндөр, ам сайтай байлаа. Тэгээд та бүхний өмнө манай үүд алга үргэлж нээлттэй шүү. За тэгээ манайх 8-аас 80 насны бүх иргэдэд үйлчлдэг эрүүл мэнд, гоо сайхан, эрчим энерги тансаглалаар нэг дороос аваарэ. Тэгэхээр ингээд би хөнгөн болоо болчин ингээд суларч байгаа мэдэрхтжээ. Та бас ирж орохгүй бол мэдрэхгүй юм байна. Ороод үзээ. Өнөөдөр өглөөнөө 7 цагт босоод бүтэн жуурга авалтаа. Одоо хүртэл жуурга авалтаа шүү дээ. Тэгэхээр жоохон хууртай байсан. Тэгээ ороод барсан дараа бүр амар 50 болцсон. Тэгээд амар гоё байна. Одоо гэртээ авалтыг нүдээс нагтлаа. Үнэхээр сэтгэл санаа 50 болчихно. Ямар ч маш их гоё таалагдлаа. Тэгээ дараа бас ирээд гоё орё гэж бодлоо. Тэгээд гэр бүлийнхнийгаа ч гэсэн гоё оруулмаар санагдчихээн. Тэгээд яг ээжийнхээ өвөр дээр байгаа мэтэр төсөөлөд ингээ гоё үлгэнд орсон хүүхчиг ингээ гоё төсөөлөд юу гоё юм бодлоо. Тэгээ маргаашийн гоё дасгалтай ирч хүчтэй орох баг. Гээгээ хорг гадагшлуулах төвийнхөө хамт болсон. Баярлалаа юм гоё үйлчлэгээ оруулж ирсэнд. Тэгээд дараа би дахиад ирнэ. Одоо би бүр босморгүй нэндээ ингээ унтчмаар байна. Амьдралын хэм маяг үзэл бодлороо эрс ялгарх бүсгүүчүүдийн хувьслын төлөө хөрсөлдөөн 45 хоногийн аялал өндөрлөхөд цөөн хоног үлдлээ. Тэд дасгал хөдөлгөөний тусаар эрүүл мэндэд хэрхэн өөрчлөлт гарсныг харах болно. Дасгалжуулагч Ануухайн гарын хоол бидний сэтгэлийг хэрхэн баясгаж, үндэт зочны урам зоригоор дүүрэн яриа сэтгэлийг нь хэрхэн хөдөлгөхийг дараагийн дугаараас үзээрэй. Өөрийнхөө төгс үйлбэрийг бүтээхийг хүсч байвал завгүй, чадахгүй, боломжгүй гэсэн шалтгаанаа ардаа үлдээгээд яг одоо бидэнтэй цуг. Энэ бол Ануухайс фитнес шоу.